Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон цуглаа дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн алтан гишүүд дэмжин та бүгд төрөж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хоёул өнөөдөр хаашаа хизээрөө аялах вэ? Цаг хугацааны хувьд нийтийн долларын өмнөх 480 он гэж байгаа. За газар нутгийн хувьд бол Грекийн хамгийн урд үзүүрт байдаг. Одоо тэр нэг хоёр сэрэ шиг жижигхэн хойгтой газар нутг байгаа шүү дээ. Лакони мөж. Пелопоннес дэр гэсэн. Пелопоннесийн өмнөд хэсэг. Тий. За бүр тодруулах юм бол бидний сайн мэдих, бидний маш их сонсч байсан Спарт хотод очнаа. За тэгэхээр одоо байгаа тэр Спарт гэдэг нэг жижигхэн 25,000 хүн амтай байна уу да. Тэр нь бол яг хуучны Спарт мөн үү биш үү гэдэг. Ер нь болохоор нэг голдврууд нь голдуу нэг хотоосоо арай гадна болдоо тэгэхээр нэг арай ойролцоо газар нь байгуулсан юм уу та гэсэн тиймэрхүү таамаглал байгаад байгаа. Тэгээд ямар ч сан одоо цаг хугацааныхаа хувьд эртний Спартад очих гэж байгаамаа. За Спартын алдартай дайчд гэж байгаа тийм. За нэвтрүүлгийн нэр маань Спартын 300 дайчны түүх үнэн үү гэж байгаа тийм. Тэгэхээр үнэхээр Спартын одоо 300 хүн одоо тэр Фермофилийн тулдаан гэдэгт очиад хэдэн 10,000 Персийн дайчдыг алж хятад байсан юм уу? Тэр үнэн хэр үнэн бодтой юм бэ гэдэг талаар нэвтрүүлгээр ярих гэж байгаа маа. За үнэхээр агуу дайчд байсан гэдэг нь бол үнэн тийм. За эн чин за түүхэн нөхцөл байдлыг нь ярих юм бол эн чин бүх юм тайван байжсэн гинт тулаан болоод эхлэегүй. Чин Грек Персийн 50 жил үргэлжилсэн дайн байгаад байгаа шүү дээ тийм. За энэ дайны нөхцөл байдлын талаар эхлээд нэг товчхон ярьчих гэж бодож байгаа. За бага Аз буюу одоогийн Турк чинь тухайн үед юуны Ахменид буюу одоо Персийн анхны одоо хамгийн том эзэнт гүрэн байгаа шүү дээ. Тэр эзэнт гүрний харьяанд орсон баахан Грек уламжилтай Грекийн маягийн хот улсууд байгаад байгаа юм тий. Грекийн иргэншлүүд байгаа нөгөө олон мянган жил тэнгис далайгаар аялдаг тээвэр худалдаа арилжаа хийдэг байсан болохоор ер нь ингээд зөвхөн бага Азиудыг газар дундын тэнгисийн бүх хэрэгүүдээр ер нь бол Грекийн суйрангууд бар хар тэнгисийн хэрэгүүдээр хүртэл Грекийн иргэншлүүд очиж одоогийн Украин тий. Крим одоогийн Колхос ч одоогийн Гүрж ч юм уу ер нь хар тэнгисийн хэрэг газар дундын тэнгисээр тэр тусам одоо бага Азийн эгийн тэнгисийн эргээр Грекийн суйран иргэншлүүд маш их. Бид нар яасан бэ гэхээр нутгийн уугуул иргэд дээр Грекээс очсон худалдаачид арилжаачд очоод суур одоо нэг тосгоныхын дайн тулаан дотоодын асуудал асуулаад шинэ газар очиод суурьсан очихдоо өөрсдийнхөө соёл хэл уламжлалыг авчирсан. Тийм Грекийн суурин иргэншлүүд маш их байсан. Тэднэр гэхдээ их газрын Грект хамаагүй ер нь их газрын Грек гэдэг ойлголт тэр үед байхгүй байгаа. Тий, нэгдсэн Грекийн одоо эзэнт гүрэн ч юм уу тийм бол байхгүй шүү дээ. Дандаа л нөгөө хот улс, полисууд. Баруун зүгт хингүүд бүр Марселийг хүртэл грекчүүд анх байгуулж ирсэн гэдэг. Сицил, Марсель ерөөсөө ингээл ер нь газар дундын тэнгисийг тойрол тэр чинь. Ер нь тий. За яг тэр зарчмаар одоо яг Туркийн газар нутагт тэр баахан одоо амар их юунууд байдаг шүү дээ. Халикарнассус эдгээр чи бүгдээрээ л грек гаралтай. Халикарнассус, Кария, Мира, Ургашаага, Фитие ер нь бид нэр өнгөрсөн жил нод мөндртэй аялал хийсэн. Яг тэрийгээр зориуд нөгөө аяллахаа маршрутыг тэрээр гаргасан байхгүй юу? За тэнд одоо нэг баахан тийм Грекийн хот улсууд ингээ байдаг. Тэгэхдээ нэг Ахменид Персийн эзэнт гүрний мэдлэлт байдаг. Тэгэхээр одоо тэнд юу гэдэг вэ? Афины дэмжлэгтэйгээр ч байна, өдөө хатгалтайгаар ч байна. Баахан байсхийг бослог гараад байдаг. Яг хөө тэр ингэсэн. За. Аза майнерыг ингээд Персүүд одоо ингээд өөрийн одоо иргэшээлээ тогтооцсон. Тэгээд тэр хот улсуудаа сатрап томилдог байхгүй юу? Сатрап гэдэг нь одоо эзэн ч юм уу те. Гэхдээ ер нь бол түүхэн талаас янз янзаар хараад байгаа. Грек талаас юу гэж хараад байгаа бэ гэхээр тэр хот улсуудыг бид нэр чөлөөлөх гэжсэн юм а. Дэмжижсэн учраас нөгөө Персийн эзэнт гүрний эсрэг бослого юмыг дэмждэг санхүүжүүлэх тохиолдод гарсан юм байна. Гэтэл нөгөө талдаа дийлэн хот улс нь одоо Азия Майнер дээр байгаа тий. Одоогийн Анатолийн хойг дээр байгаа хот улсууд нь сатрапта маш сэтгэл хангалуун байдаг байсан. Ягаад тэгэхээр Перс чинь нөгөө шашны өөрийн бурхнаа шашгийг одоо шашин шүтгийг өөрийн сүмтэй байхыг дэмждэг, өөрийн бизнесээ үйлж одоо үлдээхийн дэмждэг. Ер нь бол маш их тийм хүлцэнгүү, маш их эрхийг олгоцсон. Зүгээр сатрап харьяа нутаг гэдэг байдлаар захирдаг байсан. Гэтэл грекүүд яг юу гэж хэлж байгаа вэ гэхээр
Персүүд бол манай грекүүдэд одоо Афиндтэй, Делост ч юм уу те Спартад байсан арчлыг үзий ятсан учраас бид нар тэмцсэн гэж үздэг. А гэтэл нөгөө талаас үгүй энэ хүмүүс чинь аз жаргалтай сэтгэл хангалуун байсан. Харин тэр тэдний эзэнт гүрний дотоод асуудалд Афины лиг одоо Делосын лиг гэж нэрлэжтэй. Делосын лиг ингээд өдөн хатгалах хийсэн гэдэг тийм учиртай дээ. Хоёр талаасаа тийм тайлбар байна тий. За тэгэнгүүт одоо нэг тиймэрхүү ингээд үйл явдлууд эн чинь баг 5 жил үргэлжилсэн байдаг л да аюуны бослого гэдэг. Тэгээ энэ бослого дээр ч бослого болоод энэ дээр бас нэг яг бослого дарагдсан. Гэхдээ эзэн зүрхний дотор бас нэлээ асуудал үүсгэсэн мөнгө санхүү гарсан тиймэрхүү асуудлууд гараад ангууд одоо эдгээр ямар их бослого үүдэн хатах тий өшөөг нь авахдаа их газрын грекээс авна гэж одоо Ахмины эзэнт гүрнээс ирэн шийдсэн юм л да. Тэгээд Мардони гээд жанжимэнчнээ явуулаад тэр нь бүр фракаар орж ирээд тиймэрхүү үйл явдлууд дайнууд болоод байгаа шүү дээ тий. За энэ дэр яг Персийн талаас бас аюу сүртэй бэлтгэл ажлууд ер нь хийсэн байгаа. Хамгийн одоо сонирхолтой нь одоо нөгөө Маунт Атос уул гэдээ байгаа шүү дээ. Нөгөө одоо тэр чинь хаана юуны хойг дээр байна уу да. Тэр чинь нэг Чалкидики үйл нэг сонир нэртэй хойг байт юм л шүү дээ. Халкидики үг хэлэхдээ одоо баах асуудал гарна. Тэр чинь аюу тийм нэг урдталтаа нэг үзүүртэй хойгийнхаа үзүүртэй аюу том оргилтой тэгснэ хоошоо нэг хэсэг нилээ найрж явж байснаа их газар руугаа ордог тийм одоо юу гэдэг юм бэ шүү дээ. Хамгийн одоо нарийн хэсэг нэг 2 км орчим бүр тийм найр хийсч ирдэг. Тэгээд тэн дээр болохоор энэ нэг өмнө нь тэр төрний ярьсан тэр Мардони гэдэг жинжин тэр Атос уулын одоо энэ хойгийнхаа урд тал руу орох гэсэн чинь далайн шуурганд өртчмөстэй бас баахан хохирломцоод ингээд бас байлдан дагуулд бүтлгүүтсэн асуудал гарсан. Тэгэхээр одоо юу гэдэг шиг одоо хувлын флот одоо Япон руу дайрах гэсэн чинь бурхны шуурга камикадзе гэдэг шуурга нь одоо оруулаагүй гэдэг ч юм. Тэгэхээр нэг далайн байгалийн хамгаалалтаа тийм бүс нутаг байгаад идэм билээ л дээ. Одоо грек зүүн талаасаа тий. Тэгэхээр тэргээр орохгүй тулд хойгийн одоо хамгийн нарийнсэн хэсгээр тэр 2 км хэсгээр одоо 2 ширхэг одоо юу усан онгоц зэрэг ингэж явах хэмжээний өргөн сувг ухсан гэж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тухайн үеийн географиг өөрчлөх хэмжээний бас бүр том өөрчлөлт хийжсэн гэдэг. Бүр одоо манай эртний өмнөх 5 дугаар зуунд тийм хийжсэн гэхээр бас гайхалтай байгаа шүү тий. За тэрийг болохоор одоо үндсэндээ нөгөө нэг Персийн тэр Зерксис хаан тухайн ханхүү байхдаа тухайн үед өдөртөн явуулж ирсэн гэж. Энд чи хаан болцсон ч байгаа ч үлээ. За тэрийг манайхан үзэгчд бас тодруулчих болох бах тий. Тэгээ хамгийн гол нь тэр одоо сувгийг огтлох хэмжээний газар шорооны ажил хийж иж тэр сувгийн хойгоор одоо ус онгоцоор орж ирсэн гэдэг тиймэрхүү бэлтгэл ажил хийж ирсэн байгаа. За дээрэс нэг Дарданелийн сув гэж байгаа шүү дээ. Тий одоо нөгөө юу Босфорын хоолой, Дарданелийн хоолой гэдэг хоёр одоо хоолой байгаад байгаа шүү дээ. Босфорын хоолой бол нөгөө Мармарын тэнгисээс буюу хар тэнгис рүү орох тэр амыг хэлж байгаа. Эгийн тэнгисээс Мармарын тэнгис рүү орох тэр ам чинь Дарданелийн хоолой. Тий. Яг тэр Дарданелийн хоолой дээр ч бас нэг 1.2-оос 2 км одоо өргөнтэй тэр хоолой дээр ингээд нөгөө одоо понтон буюу хөвдөг гүүр мөр тавьж ирсэн гэдэг. Тиймэрхүү одоо нэлээд сүртэй бэлтгэл ажил хийж байгаа. Энэ чинь одоо юу шийдэмгийн үзэгч шүү дээ тий. Туршиж тандаадах юм байхгүй. Тэгээ зүгээр нэг экспедиц бол биш. Энэ бол яг инновашн буюу халдан довтлох үйл ажиллагаа одоо хийх гэж байна гэсэн тийм одоо байдал үүсэж байгаа. За тэгэнгүүт чинь нөгөө грекийн хотоос хоорондоо бас амар харигс байлдаг шүү дээ тий. Тэгэхээр яг за энэ бол үнэхээр одоо албан ёсны халдан довтлох дайны одоо цогц үйл ажиллагаа боллоо ч гингүүтэй бас одоо хоорондоо харьцангуй нэгдэж эхэлсэн байгаа. За тэгээд 400 манай эртний өмнөх одоо 490 онд буюу одоо Фермофилийн тулдаанаас өнөөдөр ярих гэдэг тулдаанаас 10 жилийн өмнө марафоны тулдаан гэж болсон. За тэн дээр бол одоо грекийн хот улсуудын одоо нэгдлүүд бас гэнхэр гайхалтай ялд байвал. За энэ дээр нэг марафон гэдэг хэллэгч гарсан шүү дээ тий. Тэр тулдаанаас одоо тулдааны ялсан гэсэн мэдээг Афинд хүрэхийн тулд нэг цэрэг одоо гүүгээд 42.2 км гүүгээд очиад мэдээгээ хүргээд бахардаж унсан. За тэрнээс олж одоо яг одоо марафон уралдааны зайн 40 45 биш 42.2. Бүр нэрээ ярил 42,195 км энэ гэж бүр маш нэр юм байт юм л шүү дээ. За ийм одоо энд нэг ялд байгуулад эн чинь ер нь бол Персийн
одоо төрөмгийллийг харьцангуй бас тогтоож зогсоож гэсэн иймэрхүү чухал тулаанууд байгаад байгаа маа. Энэ ч юм бол маш олон жил 50 жил үргэлжилсэн одоо цуврал одоо дайн тулааны нэг хэсэг нь энэ одоо спортын дайчтай оролцсон фермофилийн тулд аймаа гэдгийг ярих гал ингээд нөхцөл байдлын л яриад байгаа шүү дээ. За ингээд энэ марафоны тулдаанаас 9 жилийн дараа буюу одоо өнөөдөр ярих гэж байгаа үйл явдлаас ерөөдөө нэг жилийн өмнө одоо Грекийн хот улсууд албан ёсоор нийлээд Хеллени лиг гэдэг одоо тэр лигийг байгуулсан. За энэ лиг дээр болохоор одоо хамгийн одоо товчоор ярих юм бол юу далайн бүх одоо үйл ажиллагаа тань тулааныг Афины талаас хариуцсан. За хуурай газрын бүх тулааныг Спартын талаас хариуцж одоо манлайлж оролцсноо гэсэн. Одоо яг одоо болсон дайн тулаануудыг харах юм бол яг энэ зарчмаар л явцсан санагдаад идэх тий. За энэ дээр одоо нэвтрүүлгийн эхэнд ярьсан шиг за дайн тулаанаас гадна Спартын нийгэм захиргаа соёл гэж нэг өөрөмц юм байгаа тий. За тэрийг ярихаас өмнө хоёлаад нэг хамтран ажиллагчаа танилцуулчих. За өнөөдрийн дугаарыг маань шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн алтан гишүүн хүргэж байна. За Од Мөндөр сувгийн маань уран бүтээлийн улирал нь жил болгоны 8 сарын 1-нд эхлээд 7 сарын 1-нд дуустдаг. За энэ жилийн уран бүтээлийн жилдээ бид нэр 1050 21 сэдвээр дэдэг болгон дээр 50 нэвтрүүлэг бэлтгэхээр ингээд сэдвээ зохиолоо гаргачихсантай ингээд ажиллаж чинь тэгээд амжилттайгаар талаас нь илүү гарцсан байна те одоо. Одоо 5 сар дутуу байна шүү дээ. За бас их ажил шинж. Тэгэхээр одоо 600 гаруй нэвтрүүлэг хийчихсэн байна. За тэгээ бид нар 21 шинжлэх ухаан танин мэдхүнтэй хамарсан 21 сэдвээр нэвтрүүлгүүдээ өдөрт 3, 7 хоногт 21 те сард бараг 90 дугаар хийдэг. Тэгээ энэ нэвтрүүлгүүдийг хийхэд биднийг бол нөгөө анханасаа манай алтан гишүүд дэмжин өөрсдийн ханд байртай бидний үйл ажиллагаад алтан гишүүдийн ханд манд бидний үйл ажиллагаанд зориулагддаг. За тэгэхээр та бүхэн манай одоо алтан гишүүд гэдэг нууц бүлэг байгаа. Тэгэхээр алтан гишүүн болсноор хэн алтан гишүүн болох вэ гэхээр ер нь бол Од Мөндрийг дэмждэг хүн болгон алтан гишүүн. Гэхдээ хэнийг алтан гишүүн гэдэг фэйсбүүкийн нууц хаалттай группт оруулаад байна вэ гэхээр бидэнд 100,000 болон түүнээс дээш төгрөгийн хандив өсөн хүмүүсийг оруулж байгаамаа. За та тэгэхээр алтан гишүүн болохын тулд Худалдаа хөгжлийн банкны 94,400 гайбантай 41,91,04,518 41,91,04,518 гэсэн дугаарын дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнг өөрийн утасны дугаар болон Facebook нэрний хамтаар гүйлгээний утга дээр нь бичиж шилжүүлнэ. Харин манай менежер тань руу холбогдоод тантай Facebook найзууд болоод алтан гишүүд одоо хаалттай бүлэгтээ өрн оролцуулах юм байгаа. За энэхүү бүлэгт ороод юу болдог вэ гэхээр одоо бид хоёрын нэвтрүүлгийг шууд бичих хат нь үзнэ. Нэвтрүүлгийн дунд бид нартэй санал бодлоо хуваалцсан, асуултууд асуун, холбогдсон. За тэгээ бид нарыг ер нь бол нэвтрүүлэг бичих гэж хэрхэн хөвгөлдгийг харин хөвгөлдөлтэй шүү дээ. Тийм байгаа. Тэгээ Од Мөндөр сувг маань жил болгоны 4 сарын 29-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Тэгэхээр энэхүү хаалттай үйл ажиллагаанд зөвхөн алтан гишүүд бүлэгт байгаа гишүүд маань үнгүй хүрэлцэн ирж нэг өдөр бид нартай хамттай бид нар хамт шинжлэх ухаан танин мэдхүүг Монгол түгээх үүсгэснийхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг юм байна. За тэгэхээр та бүхэн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94,400 гайвантай 41,91,04,518 41,91,04,518 дугаарын дансанд мөнгө шинж танд шилжүүлээд гүйлгээний утганд дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа бичээрэй. За баярлалаа. За Спартын захиргаа ба нийгэм гэхээр одоо цэргийн сахилга бат дээр суурилсан хатуу чанд нийгэм соёлтой. За удам дамждаг хоёр хаантай гэдэг нэгсэн дээ. За хинж хэмжээгүй эрх мэдлийг эзэмшдэггүй. Энэ нөгөө нэг үндсэн хууль гэж хэлж болох нэг хуулийн тогтолцоотой. Тэгээд засаглан зарим нэг ардчилсан элементтэй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхдээ нөгөө нэг Афины талаа бол харьцангуй нөгөө гүйцэхгүй л нэг арчилсан зарчим элементүүдийг ярих юм бол тэгтээ эн чинь бол одоо хууль нь хаанаас дээр байнгут төр чинь бол үндсэн хуульд хаант маягийн тогтолцоотой гэж хэлэх боломжтой болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь бас ер нь бол арчилсан элемент гэж ер нь үзээд байгаа. За энэ дээр дахиад нөгөө Герусия гэдэг за тэр нь бол мэрэгдийн зөвлөл гэж хэлж болох нэг тийм одоо парламент л юм да. Тий одоо тэгвэл эднэр бол нөгөө 60-аас дээш насны 28 хүнээс бүрдсэн насаараа суудаг гэхээр бас нөгөө нэг сонгуульт парламент бас харах юм биш болчиход байгаа тий. За тэгэхээр одоо
одоо эн чинь бас нэг парламент гэж хэлэхээс илүү нэг тийм олигархын тогтолцоо. Тийм, олигархын тогтолцоо ер нь болчиход байгаа. Тийм одоо Ромын сенатыг ч бас ер нь олигархын тогтолцоо гэж үздэг шүү дээ, тий. За тэр одоо энэ одоо 60-аас дээш насны 28 хүн 28 гэдэг байгаа нь ягаад гэж юм бэ? Хоёр хаанаа нэмчихлээр үндсэндээ ингээ 30 болчихдаг юм байл л дээ. За тэгээд эдгээр бол бодлогоо хэлэлцэн, хууль батлан, за хүнд ноцтой гэмт хэргийг шийдвэрлэнэ гэдэг иймэрхүү маягаар үйл ажиллагаа явуулдаг. За энэ дээр харин нөгөө жил болгон сонгуулиар тавьдаг 5-ын шүүгч байдаг. Элкор билүү, экор билүү тийм нэртэй байгуулсан санагдаад байна. Магистрат гэж одоо англи руу орчуулагдаад идэв юм л. Тэд нар бол за боловсрол гадаад харилцаа зэргийг одоо хариуцч одоо үйл ажиллагаа явуулдаг. Эднэр бол бас айгүй мундаг том эрх мэдэлтэй. Хааныг авчираад ингээд шүүхээр оруулах эрх мэдэлтэй. Тий байсан гэхээр нэг бас нэг ардчилсан элемент гэдэг нь бас л эндээ ер нь яваад байгаа юм. За энэ маягаар ер нь эрх мэдлийн тэнцвэрийг хадгалдаг ямар нэгэн этгээд эсвэл фракц спартыг бүрэн өөрийн эрх мэдэлд оруулахаас одоо сэргийлдэг юм тэнцвэрийг хадгалдаг бай гэдэг онцлогоороо бас тухайн үед бол бас үнэхээр мундаг шинэлэг байсан байгаа даа. За хэд хэдэн томоохон байлдан дагуулын дараа алт мөнгөн зоосны валютыг хориглосон. За төмөр гулдмаагаар худалдаа хийдгүүлсэн гэж байгаа. Ингээд зүгээр их төмөр ингээд гулдмаар худалдаа гэж хийчихэрч чинь маш бага ханштай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг их хэмжээгээр нэг юу ах боломжгүй. Одоо тэр хураах боломжгүй болчихж байгаа. Нөгөө нэг одоо алт мөнгө байхлаар чинь их хэмжээгээр хураагаал тийм нэг юуны тэнцвэр гэдэг юм алдагтай шүү дээ. Одоо хөрөнгөний одоо хөрөнгө орлогын эд баялагын тэнцвэр гэдэг юм алдагт ингээд утгаараа тий. Тэгэхээр тэрнээс их сэргийлэх зорилгоор ингээд төмөр валюттай ийм сонирн байсан байгаа даа. За хэд чамин тансаг хувцалгыг хориглодог. Ялангуяа энэ нөгөө нэг спарт иргэд бол спарт иргэн бол болов зэрэг штэ тий. Тэгэхээр тэр зэргүүд бол нөгөө юуны нэг хамтын одоо нэг тийм хоолны заал маягийн юмд очих хоолдог. Тэн дээр бол одоо маш тийм игэл борог хоол иддэг. Энэ нөгөө нэг одоо хар шөл гэдэг брот гэдэг ч одоо боор шүү. Тэгэхээр боор арай биш үү? Боор шүшээ зүгээр л ерөн шүл. Зүгээр л ерөн шүл үлээ. Буцалгаал тэр гарсан тэр энэ брот. Тий, тэр нь бол нэг гахаа махта нэг баг зэргийн амтлагчтай тийм маш игэл борог хоол иддэг. Тийм хүмүүс байгаад байгаа. За мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг одоо нийтийн санд төвлөрүүлдэг. Тэрийгэ төлж чадаагүй бол иргэншлээ алдах хэмжээнд хүрэх хэмжээний шийтгэл амсдаг байсан гэж. За домогт хууль зохиогч гэдэг спортын хууль зохиогч. За Лайкоргос гэдэг. За Оросоор нэг галиглахаар ликур гэлждэг штэ. За энэ хууль зохиогч бол одоо эндгээр хуулийг санаачснаас хэтэрхий материалын нийгэм бий болж цэргийн сүрхч алдагдахаас одоо сэргийлхий төрж исэн гэж үзэж исэн. Одоо капитализмаас сэргийлээл шүү дээ тий. Харин социализм. Социализм юм шиг. Энэ харин яг тэг санагдаад байгаа байхгүй юу? Харин тийм байна. Афины талыг нь харахаар тэг капиталист юм шиг, арчилсан бөгөөд капиталист юм шиг, спартын талыг нь харахаар социалист бөгөөд одоо цэргийн засаглалтай юм шиг ингэж харагдаад байгаа байхгүй. Бас одоо нэг хүйтэн дэний баруун зүүн гэдэг шиг ийм эсрэгцэл бүр энэ спартын энэ Филиппинесийн дайны цаг үед ингэ харагдчихсан гэдэг бодлоор сонирн байгаа шүү тий. За спортын иргэн байх нь маш өндөр бөгөөд тодорхой одоо шалгууртай. Эцэг их хоёр нь хоёулаа спорт хүн байх хэвээр. Тэр хүн эржлийц хүн байж болохгүй. За төрийн боловсролыг бүрэн эзэмшсэн байх хэвээр. За энэ төрийн боловсрол гэж юу гэж хэлээд байна вэ гэхээр за их төлөв мэдээ цэргийн боловсролыг маш хатуу цэргийн боловсролыг хэлж байгаа. За дээрээс нь бичиг үсгийн боловсрол, за улс төрийн зарим нэг боловсрол ч юм уу тэр нь ингээд ороод явчихдаг. Тэгэхээр ийм одоо хатуу чанга шалгуур тавьчихлаар цэвэр спорт иргэн бол нэг хэдхэн мянган байсан. За тухайн үед нэг 30 мянга ч 50 мянга ч тийм иргэнтэй байлаа гэж бодоход тий. Тэгэхээр одоо үнэхээр бас үнэхээр өндөр шалгууртай байдаг бол тэгэхээр одоо үнэхээр одоо 300 дайчин байсан бол тэднэр нь бараг 30 мянган дайны ч юм уу за 3 мянган дайны ч юм уу үнэхээр сахилга баттай мундаг дайчд байсан л болж таарч байгаа юм. За спортын иргэд одоо гелот гэдэг төрийн эзэмшлийн хамжлагаар одоо аж ахуй эрхлүүлдэг өөртөө хөдөө аж ахуй эрхлэх арилжаа эрхлэх хориотой зөвхөн цэргээл хийн спортын иргэд тийм одоо хатуу чанга одоо заалттай спорт иргэн бол байнгын цэрэг 60 хүртлээр цэргийн алба хаадаг. За спорт эмэгтэйчүүдэд бас нэг тийм газар эзэмших боломжтой байснараа тухайн үед маш дэвшилтэд тий. Тухайн эдгэр чим за нэг Афины талаас ч юм бол
одоо хэдийгээр ардчлалын үлгийн нутаг гэж байгаа ч гэсэн эмэгтэйчүүд улс төрийн ирэхгүй байдаг байлаа шүү дээ. Бүр 1957 онд эмэгтэйчүүд сонгуульд орох хэрэгтэй болсон шүү дээ грэхэд. Ардчлалын төрсөн нутагт. Тий, тэгэхээр ардчил гэж нэрлэж байгаа боловч эмэгтэйчүүд тэр бол хамаагүй гэж одоо. Харин энэ тал дээр бол яа харахгүй Спартын нийгэм бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн газрыг эзэмших эрх тал дээр бол илүү одоо боловсронгуй прогрессив байсан. Тий. Газар эзэмшиж гинэ л гэдэг чинь улс төр нөлөөтэй л гэсэн үг байна. Баяртай байна гэсэн. За бас тодорхой хэмжээний цэргийн бэлтгэл эмэгтэйчүүд нь хамрагддаг. За эрүүл чирэг биетэй эрүүл хүүхд төрүүлдэг гэдгээр бол ерөөс алдартай байсан. За спорт ээжүүдийн нөгөө хүүхдэн дайнд явахлаар хэлдэг алдартай хүн байгаа шүү дээ. Бамбатайгаа буцаж ирээрээ эсвэл бамбан дээрээ ирээрээ гэж. Тухайн үед бол нас орсон одоо спорт цэргийг бамбан дээр нь ингэж одоо дамжилж ингэж авч ирдэг байсан. Хасар нөгөө бас том бамбатай шүү дээ, тэ. Тэгэхээр одоо тэр чинь бамбаагүй ирж болохгүй шүү гэдэг чинь зучид зүхтаж болохгүй шүү л гэж байгаа байхгүй. Тийм ээ. Тий. Тэгэхээр тийм одоо захиас хилдэг байсан гэж. За тэдний доор улс төрийн оролцоогүй худалдаа 8 гар урлал аж үйлдвэр эрхэлдэг. За одоо дайн болонгууд бас туслах жанрын зэрэгүүд гэдэг байгаа шүү дээ. Ачлага уналгад оролцдог ч юм уу, харва марва яадаг ч юм уу тий. Энэ кинон дээр гарснаас болоод нэг юунууд холын зайн зэрэггүй харваач марваачгүй байсан юм шиг гаргацдаг. Гэхдээ ер нь бол Грек хот улсууд тодорхой хэмжээний холын зайн скримиш хийдэг. Тийм зэрэгүүд бол байсан. За тэнд нь бол оролцдог нэг тийм иргэд байсан. Тэр нь бол яг одоо Спартын иргэдийнхээ яг доотлын давхаргын хүмүүс байгаад байгаа. За тэрний доотлолт бол төрөнд төржсөн гелотууд буюу одоо хамжлага за боол гэж яг хэлж болохгүй байгаа. Яг хамжлага буюу эзэндээ одоо Спартын эзэндээ зүтгэдэг. Гэхдээ өөрийн гэсэн нэг аж ахуй амьдралтай тийм иргэд байгаад байгаа. Эдгээр бол тоо толгоогоор маш олон. Тийм учраас нэг гелотуудын бослого гэдэг юм гарахаас маш их сэргийлдэг. Тий ер нь хэд дахь Спартчуудаасаа бараг 20-30 дахин олон байдаг ч юм уу. Тэгэхээр энэ нэг Спартын одоо залуу одоо цэргийг бэлтгэхдээ ингээ хөдөө нутгаар явж янз бүрийн ингээ эсэргүү үзэлтэй тийм одоо гелотууд байна. Тэднийг алж устгаж ирэх гэж одоо тийм даалгавар төгөж явуулдаг. Тэр нь бол цэргийн бэлтгэлийн нэг хэсэг болдог байсан гэж. Тэр тийм одоо сонирхолтой бас бэлтгэл байт юм лээ. За Спартын цэргийн бэлтгэл бол 7 наснаас эхэлнэ. За хөвгүүд бөөнөрөө нэг газар байлаж асар хүнд бэрх цэргийн бэлтгэл хамрагддаг. За энд нь бол гүүх буюу одоо энэ нэг олимпийн төрөлтөч чинь барыг эндээс гарч иж байгаа шүү дээ. Гүүх гэдэг чинь хөнгө атлет болчихж байгаа юм, барилдах. За одоо бол одоо олимпиад бүх төрлийн барилдаанууд байна шүү дээ, тэ. Панкратион гэж тухайд нэрлэдэг байсан шүү дээ. Одоо тэр барилдаа нэг нь, тэ. За тулаант наадам одоо янз бүрийн чад шидэх мэдэх тэр бүх юмуд чинь ингэж оролцоод явчихж байгаа. Тэгэхээр ер нь бол олимп гэдэг чинь за Монголын хувьд бол яг наадмын уламжлал хизээ байсныг бол бүр одоо за бид нар чинь бичгийн соёлгүй юм чинь хизээ байсныг хэлж мэдэхгүй бүр одоо хүн нэг үеэс бодвол байсан л байлгүй. Гэхдээ эднэр бол одоо манай эртний өмнөх 5 дугаар зуун гэхэр чинь бас нэлээд хамгийн анхны наадмуудын нэг их одоо хийжсэн байгаа байхгүй тий. За цэргийн бэлтгэлээс гадна за унших, бичих, за мэдлэх, хүндлэх бас нэг тухай тэр чинь нэг төрч ёсны харилцаа гэж нэг байгаа шүү дээ. Тэрэндээс уралцсан. За ийм байдлаар явдаг байсан. За энэ дээр нэг за нэг маргаантай сэдвийн нэг асуудал байдаг. Одоо нэг грек хайр гэж нэрлэлцдэг шүү дээ. Нэг ижил хүйсний харилцаа. Тэгэхээр за баг за нэг талаас бол баг энэ Спартын хөвгүүдийг баг жоохон байхаас нь баг ижил хүйсний харилцаанд оролцоод явцдаг байсан уу? За тэгэхээр ч энэ бол маш харигс хэрцгий асуудал одоогийн өнцгөөс харахад өнөөдрийн өнцгөөс харахад бол харигс хэрцгий асуудал тухайн үедээ бол хэвийн зүйл байсан байгаа байхгүй. Хэвийн зүйл байсан байж. Грекийн ер нь бол нөгөө Афиныч бол бүх лтэй society нийгмүүдэнд байдаг. Одоо чи нөгөө за Спартад бол тэр нь үүр байдлаар байсан байгаа. Цэрэгт хүүгөөх хөстэй. За цэрэгт хүүгөө өгнө. Цэргийн тэр эрзүү цэргийн тэр ингээд рангтыг журам байгаа шүү дээ. Тэрэн дотор хоорондоо бэлгийн харилцаанд орох үүрэгтэй. Тэр нь нэг талаар тийм доромжилсон гутаасан биш, харин ч одоо нөгөө тий ивэсэн тэтгсэн ч юм уу дэмжсэн тэр тааллаа илэрхийлдэг. Одоо Македоны Александрийн түүний амраг байсан гэл энэ бол нэг маш олон түүх юм бил. Энэ бол эртний одоо грек ертөнцид бол хэвийн зүйл байсан. Өнөөдөр шашин тэгээ улбалаад бидний нийгэм үндсэн хууль өнөөдрийн ер нь бол дэлхийн нийт үндсэн хуулиудын ихэнх нь дандаа шашин Библиэс одоо яс суурилсан шүү дээ. Тийм тэгэхээр тийм болцсон болохоос ш тухайн үед бол энэ хэвийн зүйл байсан. Нийгмийн харилцааны нэг хэлбэр байсан. За тэгээд эртний нөгөө
мафинд бол нөгөө одоо арай ахмаг насны эрэгтэй. Арай залуу тийм хүүг одоо тэ өөрийн тэр юу одоо нэр чинь мартчихлаа ингээд тийм протеже маягаар тэ болгож авдаг. Тэгээ тэр хоёр хоорондоо янаг амаргийн хайр сэтгэлийн холбоотой. Эцэм мөрлөө тэрийг ингээд хүндтэй зочид хүмүүстэй улс төрийн нэр нөлөөтэй хүмүүстэй танилцуулдаг. Тэрийг дагуулж явдаг. Энэ одоо түүний нөгөө эраст гэдэг ойлголт байдаг байхгүй юу? Тэрэн штэ гэд тийм байдаг. Тийм харилцаанууд байсан. Спартын нийгэмд бол энэ нь үүрэг байдлаар байсан гэдэг тийм таамгууд байдаг. Манай ч бас нэг сунтгийн ав шиг хөртөх гэсэн нэг ойлголт байдаг үлээгүй л. Тийм нэг жоохон тийм лам бурхны шишин машинтай холбоотой нэг тиймэрхүү юм яригдаад байдаг. Тийм үү. Зохиол дээр гараад идэг болохоор тиймэрхүү яригдаад байхгүй яг батлагдсан юм бол байхгүй л те. За саяны яг асуудал дээр нөгөө арай нөгөө талын үнцэг болохоор энэ нөгөө ер нь одоо юуны шашинд грекийн одоо пейгн ахгүй. Тий одоо онг шүтлэг гэж ярьдаг ч юм уу. Тэгэхдээ бас нэг онг шүтлэг гэхээр бас нэг ойн сүнс мүнс гэж байгаа юм шиг бас болчихдаг. Яг олон бүрхэн шүтлэг гээл тэ. Тэр шүтлэгт нь болохоор одоо ер нь тэгэд нийгмийн ёс жур болохоор эрчүүд хоорондын нөхөрлөлийг айгуу тийм ижнүү дайчны нийгэм учраас эрчүүд хоорондын нөхөрлөлийг айгуу онцоор авч үздэг. Тэгээд одоо нэг хүнийг одоо тэмүүжин жамах гэдэг шиг нэг хүнийг одоо нэг залууч юм сонгож аваад ингээд насан туршийн нөхөрлөл үүсгэж явдаг. Эмэгтэйчүүдэд тоодоггүй. Эмэгтэйчүүдийг бол баг одоо доод мод гэж үздэг ч юм уу. Тийм болохоор бас нэг тэрийг нь бас зүгээр тийм маш дотн нөхөрлөдөг байсныг нь тийм одоо баг лижил хүсний харилцаа мэтэр ойлгуулад явцсан гэж зарим нөгөө талын эрдэмтэд бас ер нь үзээд ит юм билээ. Тэгээ ер нь бол яг нөгөө эрчүүдийн хайр тэр хүмүүсийн тэр нөхөрлөл юмнууд нь бол ингээд бид нэр одоо юунаас харж байгаа вэ гэхээр яг нөгөө за бичиг тэмдэглэл түүнээс өмнө бол нөгөө вар ханын зураг тийм юмнуудаас харж байгаа шүү дээ. Өнөөдрийн байдлаас ингээд харахад бол дэндүү дотн дэндүүний илүү хит тойрхон ирэхэд байгаа юм шиг харагдах юмнууд байдаг байхгүй. Одоо нөгөө энтхий залуучууд ингээд чигчигээрээ хөдөлцөд явангууд тийм бид нар бол тэгж бодох л байхгүй тий. Тийм ойлголтууд байгаа. Гэхдээ яг бичиг аман уламжлууд дээр ч гэсэн байгаа. Энийг бол нөгөө огт байхгүй, үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ баг нөгөө зурмын дээр байдаг ашиг. Ахиллес Патроклес хоёрын харилцаа хүртэл тийм шүү дээ. Тэгэхээр энэ харилцаануудыг бид нөгөө хажууд нь лаа барьсан гэсэн биш. Гэхдээ тухайн үедээ зүв байсан бол тухайн хэмжээгийн үеийнхээ нийгмийн хим хэмжээгээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хим хэмжээгээр ухамсарын те окей байсан бол тэр окей асуудал. Тэр үеийн зүйлийг бид нэр өнөөдрийнхээ хэмжээсээр шүүх нь буруу байхгүй. Өнөөдөр буруу бол тэр буруу зүйл. Магадгүй цаг үеийн солигдсон байсан бол те одоогийн нийгэм эртний үед байсан грекийн үе одоо үед байсан бол эрчүүд хоорондоо тэгдэггүй байсан байлээ шүү дээ гэж гайхаж ярих байхгүй баг те. За нэг тийм сонирхолтой юм грекийн эртний одоо грект байдаг. За ингээд үндсэндээ 7 наснаас эхлээд 13 жил бэлтгэжж одоо тэр бүх боловсролыг эзэмшиж Спартын иргэн бий болдгоо гэж байгаа юм. За Спартын цэргийг бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр Спартын ч гэлтгүй ерөн тухайн грекийн хот улсуудын нийтлэг ямагийн цэргүүд байгаад байгаа шүү дээ. Тэдрийг бол hoplite гэж одоо латинчсан одоо юугаараа хэлбэрээр одоо хэлээд байгаа. За яг грек хэлээр буюу hoplite гэж хэлдэг. За эдгээр бол 1 метр өргөн тийм гадуураа ингээ хөрлөөр бүрсэн дотроо ингээ янз бүрийн арьсан ингээ одоо дөргилж ингээ мингэх тийм одоо тоноглолтой. Тийм бамбат дув бамбатай 2-3 метр урт чадтай. За тэгээд дээрээс нь богино илд чинжаал. За тэгээд хөрл хуйг дуулахтай. За шилбэний хамгаалалттай. Тэр нь бас хөрл. За тийм одоо цэрэг одоо бий болж байгаа юм. Одоо ингээд дээрээ гоё ингээд өдөн юутай байдаг шүү дээ. Залаа гэх юм уу те. Тийм та цэргүүд одоо бидний мэдих тэр цэргүүд л одоо тухайд одоо ингэж байсан байгаа даа. За монгол хэлэнд одоо нэг дээлээ дааж хүм болдог, дээвэр дааж ээр болдог гэдэг нэг хэллэг байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ бүх одоо хүнд тоноглолыг хөрөлч нь одоо төмрөөс хүнд шүү дээ. Ер нь бол тэгээд илүү хэврэг мөртлөө илүү хүнд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүхнийг одоо ингэж дагааж иж одоо Спартын цэрэг болдгоо гэсэн тийм одоо жишг байдаг байсан байгаа. За байлдааны хэлбэр нь болохоор маш нэгт одоо блок хэлбэрийн жагсаалаар байлддаг. За зүхтэн гэсэн ойлголт бол байхгүй. Ер нь бол үхнээл гэсэн үг тий. Шархтуул одоо тэндээ хэвтэж байгаад нэг дахиад нэг дайсан ч гэсэн алчаад ер нь бол үхнээл гэсэн үг.
Тийм. Тэгэд энэ нэг фаланкс хэлбэрийг болохоор нэг Александр илүү төгс болгоцсон шүү дээ. Бүр нэг Сарисаа гэдэг амар урт чадтай. Тэгээ илүү тийм хөнгөн бомбатай урт чадтай болгоцсон. За эдний үед бол маш юм хүнд юм бомбатай. Тэр арай богино чадаар ингэж байлдаг. Гол нь дайсан одоо дайраад ирсэн дайсныг нэг тогтоолоод жадлаа. Дахиад бомбоор хаалаа. Дахиад нэг жадлаа. Ингэж тогтоодог байсан. Александрийн фаланкс чинь болохоор хитэн давхарж чад араараас яваад байгаа шүү дээ. За тийм одоо байдлаар Спартын цэргүүд ингэж бэлтгэдэг байсан байх нэ. За хоёлаа дайн тулаан руу орохгүй байсаар 10хан минут үлдсэн байна. За Фермофилийн тулаан бол за 4480 одоо 80 манай эртний өмнөх 480 онд гарахад Персийн довтлогоо хизээ мөдгүй ирхэн гэдэг нь одоо тодорхой болцсон. За энэ нь Спарт хотын Карнея гэдэг зуны наадмуудад авагдсан байна. Тэгэхээр Спартын хууль ёсоор бол энэ наадмын үеэр дайн тулаан хийх хориотой. Тэгтэл одоо яалч цаг үеийн шаардлага нь гарч ирчээд байдаг. Тэгэхэд одоо Дельфийн зөнчгээд одоо нэг Oracle of Delphi гэдэг шүү дээ. Тэр нэг Дельфийн зөнчгээд тэрнээс одоо юм асуудаг шүү дээ. Тэгэхээр за энэ кинон дээр болохоор баг нэг мансуурцсан нэг хүүхэн бүжиглээд байгаа юм шиг Михайлинд харуулсан байдаг шүү дээ. За ер нь энэ зөнчийн үг болохоор ер нь нэг тийм манаа нэг бөөнөр нэг ингээд үйл нэг хүнээр заавал тайлуулдаг юм шиг нэг тийм ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо нэг өчр битүүлэг юм хэлсэн. Гэхдээ тэр ер нь бол Спартын мөхлийг зөвгөнсөн гэдэг. Тий, тэгэд энэ үед бол одоо яах ёстой вэ? За энэ өхлөөс одоо хэлтрэхийн тулд одоо ямар нэгэн золиос гаргах ёстой гэж үзээд одоо тэр шүүгчнэр нь Леонидас хааныг Спартын 300 дайчны хамт одоо Фермофил гэдэг тэр газар руу явуулсан. За энэ Фермофил гэдэг энэ газар нь одоогийн одоо газараас харах юм бол нэг уулын хөндийн маягийн харагдаж байгаа. Гэхдээ тухайн үед бол далаа тэнгис нь нэлээд төрцсөн нэг талдаа дадлаатай нөгөө талдаа юутай хад асахтай. Тэгэхээр нэг 10 хэдэн цэрэг ингээд ороод ингээд хаагаа зогсчиход ер нь тэн дээр нэг тийм хориглох байлтаа хийгээд иж болохоор юм шиг тийм газар байсан гэж. Одоо кинон дээр нь харагддаг шүү дээ. Яг нэг хавцал дээр ингээд өгсчдэг. Бараг л тэр нь ер нь үний юм шиг байгаа. Тэгэхээр за тэр газрын хувьд тийм байсан байна. Үнэхээр бас 300 дайчин байсан уу гэдг нь Спартын очиж байгаа Спартын цэрэг нь бол 300. За эднэр ч юм бол замдаа ингэж явсаар хагаад нөгөө эн чинь юу за одоо tips гэдэг байгаа шүү дээ. Одоо би нэг орс хэлбэрээр ингээд өөртөө амарчлаар ингээд хэлээд байгаа. Tiva тий. Fiva тий. Тэр хотод байна. За Tespi гэдэг тэр хотод байна. За тэрнээс гадна ингээд янз бүрийн Афинаас ч гэсэн тодорхой хэмжээний цэргүүд ингээд аваад нийт 31 хот улсаас цэрэг аваад гэхдээ 31 хот улсаас авсан цэргүүдийн нийт тоног 7000 орчим хүрч ирсэн гэдэг. Тэр дундаас 300 нь бол Спартчууд. Тийм. Тэгэхээр эдгээр бас нэг амар олон хот улсуудаас авж байгаа мөртлөө дөнгөж 7000 20-30 мянга хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ айгүй мэдээ чанартай цэргүүд байсан болж таардаг юм л да. Ер нь бол бүгдээрээ хоплитэй гэдэг тэр одоо айгүй сайн бэлтгэлтэй цэргүүд. Тэгэхгүй нөгөө нэг зарим одоо 50,000 зэрэг 70,000 зэрэгтэй юм дотор чинь баг 20-30 мянга нь баг цэрэг гэж хэлэхээргүй нэг тийм тоноглол муутай нөхдүүд ингээд явцсан л байдаг шүү дээ. Антулуудыг. Тэгэхээр энэ дайм маань бас онцлогтой байгаа юм л да. Ягаад тэгэхээр их газар дээр толдох гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр далаагаар Персүүд Афинчуудтай лигүүдтэй ингээд тулдах гэж нэлээд үтсэн байхгүй юу. Тэнгис далай дээр яа харахгүй Афинчууд одоо тэр Делосыг нэгдэлж байна үү лиг тэд нар илүү хүчтэй илүү давуу талтай байгаад байсан учраас далай дээр буулгаж авч чадахгүй гэдгийг ойлгоод их газраар хойгуур одоогийн Тессалоникчтэй тракер ингэж дамжиж хойгуур орж иржээ. Тэгэхээр их газрын тулаанд бол яа харахгүй грекүүд сайн биш байхгүй. Их газрын тулаан хийж байгаагүй юм. Далаа тэнгис дээр л тулдаадсэн. Тэгэхээр их газрын тулаанд хэн хамгийн сайн бэ гэхээр Спарта, Пелопоннесийн өмнөд хэсэгт байгаа Спартачууд сайн. Ягаад тэгэхээр энэ тохиолдолд нэгдэж байгаа болохоос ш Пелопоннесинтэй Микенүүд тэр цаана байгаа Спартууд, Афинууд хоорондоо өсөд нь дайсангууд байсан. Тийм шүү дээ. Үргэлж үдэлчээдэг өсөлтөнд дайсангууд Ломинас хийж байсан. Гэхдээ энэ тохиолдолд Спарта яа харахгүй их газрын тулаанд илүү. Илүү учраас Спартаг авахаас ч өөр аргагүй, гуйхаас ч өөр арга байхгүй. Ямар шалтгаанаар явсан байсан тэр дэнд. Дээрэс нь энэ нэг яагаад үнэхээр чанартай 7000 цэрэг авч явсан. Яагаад энэ цэргийн бүрэлдэхүүнээ харахад яг энэ хоплитайгаар ингээд нэгэн цул юм болж ингэж байлдахад тэнд ямар нэгэн сахилга батгүй, игнийгээ хайж зүхтдэг цэрэг байх юм бол тэр ялагдлын шалтгаан болох магадaltaй. Яг үлдгэр хэсгээр зайгаар нь тийм одоо онцлогтой
одоо цэргийн бүрэлдэхүүн байгаа шүү дээ тий. За тоогоор нь хэлэх юм бол тэнд нэг Facebook-ийн 700 апплайд байсан. За персүүд их газрын гэрэгт цөмрүүл тэр Facebook гэдэг хот нь хамгийн түрүүнд өртөх учраас хамгийн одоо алдах юм ихтэй зэргүүд бол энэ Facebook-ийн 700 зэрэг байсан. Тийм ч тэр ч утгаараа энэ 700 зэрэг эцсийн мөчөд Леонидас-ын 300-аа хамт үлдээд бүгдээрээ одоо амир өгцсөн гэдэг ийм одоо бас нэг одоо онц төдийлөн дурддаггүй баатрууд нь бас энэ 700 зэрэг байгаад байгаа. За FIV-ийн талаас 400 апплайд оролцсон. За энэ дээр бол энэ 400-аар нэг их сурвалжуудын хувьд бас ингээд янз бүр яваад байгаа юм лээ. Зарим нь болохоор ингээд юуны одоо тулаан болоход юуны Леонидас одоо яг ингээд байлдах гэдэг ингээд бэлдэж яхад нь шууд буугаад өгцөн гэж ингэж ярьдаг. Зарим нь болохоор одоо бид нар ч одоо баг персийн тал өршөөгдөх гэдэг персийн талд орчлоо гэсэн үг шүү дээ тий. За зарим нь болохоор эднэр бол баг спорттой сонзонтой байсан. Тэгээ баг барьцаанд орооч явах үеийн тулаанд ирсэн байсан учраас одоо тийм идэвхтэй оролцоогүй гэдэг тийм нэг юу яригдсан мэлээ. За 3 өдөр үргэлжилсэн тулаан болсон. За эхний өдөр бол одоо нарийн замаар цөөнөөр л орж иж байгаа шүү дээ. Хичнээн 10,000 байсан 20,000 байсан. Тэр нэг өсрэл нэг 40 50 зэрэгэл хамгийн тэргүй гинэнд л байж байгаа шүү дээ. Персийн талаас тий. За тэгвэл эдгээр бол ингээд орж ирэл ингээд үнэхээр цөмөлж чадаагүй. Эхний өдөр бол хэдэн мянгаараа өгсөн. Леонидас ил даваа ялт байгуулсан. За яг л кинонд гардаг тий. За домогт гардгаар бол грекчүүдийн шидсэн жад зэрэг зэсийн майхан хүртэл тусч исэн гэдэг. Тэгж одоо гарч исэн гэж. За мөн л одоо домогт гардгаар Дельфийн зөнж тулааны эхний өдөр бас нэг нь одоо зөгнөл хэлсэн. За энд одоо Гераклийн Геркулесийн удмын ямар нэгэн хаан өгөх ёстой. Энэ хаан л өгөхгүй бол Спартад одоо аимшиг гамшиг нөөрлнэ гэсэн ийм зөгнөл хэлсэн. За хэдүүлээ бас бодитоор нь бодох хэрэгтэй шүү дээ тий. Шинжлэх ухааны тань мэдхээс үг юм чи тий. Юуныхын зөгнөл байх вэ гэж улс төрөл яваад байгаа байхгүй. За тэр нэг хиний тэр зөнч гэдэгч байна. Тэрнийх нэг үгийг тайлж уншдаг. Тухайч нэг хүмүүс нь мөнхөр сүсгтэй юм чинь зөнч мөнч гэл тэрний үгийг тайлж уншдаг гэл ингээл тэнгүүт чинь хүмүүс ингээл итгэл үнэшэл тэр чинь популист юм л яваад байгаа байхгүй. За тэгтэл тэр дунд нь улс төр ороод ирэхлээр Леонидасын эсрэг ямар нэгэн юм яваад байна л одоо хор гүгээд байна л гэсэн үг болж таарч байгаа. За Леонидас итгэлийн үнэмшлээрээ бодсон ч байна уу эсвэл одоо үнэхээр ер нь намайг өхүүлэхэр шийдсэн юм байна. Одоо манай шүүгч нар ч гэдэг ч юм одоо нөгөө одоо юу нөө зөвлөл байгаа тэд нар ч юм уу тэгж бодонгуудаа за үнэхээр би өгчүүл магадгүй одоо би энэ одоо тэмцлийн гал болоод те өргөл болоод тэгээд одоо манай юу аврагдах юм билүү гэдэг утгаараа энд бол би одоо ер нь өгөх ёстой байна гэдгээ ер нь шийдцэн гэж үздэг. За хоёр дахь өдөр болсон чинь за энэ дээр нөгөө нэг юунууд орж ирж байгаа. Immortals гэдэг. Одоо өгшгүй зэргүүтэй. Одоо персийн алдарт. За энэ зэргүүд одоо үнэхээр тусгай бэлтгэлтэй 10,000 зэрэг орж ирсэн. Тэгтээ үнэхээр бас юу ч одоо яаж чадаагүй л дээ тий. Хичнээн юу байсан ч одоо мундаг цэргүүд байсан ч гэсэн энэ гэхдээ мундаг цэрэг гэдгээс гадна за цэргийн бэлтгэл нөлөөлнө. За хоёрдугаар хамгийн олон зэвсэг хангамж одоо хэдийн хэмжээний одоо бат бөх хоёрыг дуулахтай чанартай хоёрыг дуулахтай байна гэдгээс хамаардаг. Тэгтэл Спартын дайчид гэдэг чинь өөрөө хоёрыг дуулахаас гадна бүр насаараа бэлтгэгдсэн. 7 наснаас эхлээд бэлтгэгдсэн. Ийм зэрэг дээрээс нь зүхтна гэж байдаггүй. Тийм зэргүүд учраас үнэхээр л одоо өгчгүй зэрэг гэж одоо 10,000 зэрэг орж ирсэн ч гэсэн дийлээгүй л байгаа юм л та. За хоёр дахь өдрийн шөнийн нэг аюултай үйл явдал болсон. Эфиалт орж ирсэн одоо энэ дэр. Нэг алдартай уруугч те. За уруугч байна уу? Юу ч вэ нэ тэр яг Спартын цэрэг дотроос гарч ирсэн урагч бас биш л байхгүй. Зүгээр нэг зам зааж исэн. Одоо Монгол ч гэсэн тгий шүү дээ ер нь. Хаа нэг газар ингээ байлдан дагуул ингээ хийж явахад нутгийн нэг иргэд нь мөнгө хөлс мөнгө өгдөг ч юм уу дарамтлагдагч сөрдүүлдэгч байна те. Тэгэхэр ч одоо ингээ зам амын зааж заагаал ингээл явахаас өөр аргагүй шүү дээ. Тэгэхдээ энэ Эфиалт гэдэг хүн бол одоо тэр нөгөө юуны одоо Яман жим гэж одоо кинон дээр яриад байдаг шүү дээ. Нэг уулын зам ингээд нэг тойрч ингээд явсаар хагаад Спартын цэргийг бүслэх боломжийг бүрдүүлсэн нэг юм одоо хүнэл байгаад байгаа юм л та. За кинон дээр бол нэг бараг л бүх тийсэн. Тэгээ би одоо Спартын цэрэгт орох гэсэн чинь намайг аваагүй учраас би урвсан гэсэн нэг нөхөрлөлтэй тий. Нэг нөхөрлөл ингээд яваад байдаг шүү дээ тий. За тэгтэл ямар ч нэг Эфиалт гэдэг бол одоо юу гэдэг бараг л нэг Юдас гэдэг нэртэй адилхан л болсон байгаа даа байхгүй. Тийм нэртэй бас монголоор одоо хинч байдгийг нэг алдартай нэг монгол нэг эцэг хоёр уруугч байдаг штэ. Дорж болон цэрэн жалбуу гэдэг шиг.
Тэгээ одоо тэр чинь анхны 7 мологийн мэдээллүүдийг хятад худалдсан 2 өргөч чинь тэр байгаа шүү дээ. За тийм одоо нэг тийм одоо өргөч гарсан. Тэгээд ер нь бол өглөө гэхэд одоо юу ахын тодорхой одоо бүслэгдэх нь тодорхой болсон. Тэрийг бол Леонидас мэдсэн. За тэгээд Леонидас мэдэнгүүтээ за энэ одоо бас одоо түүхэн өдөр дурчиг гэж бодож байна. Манайхан ч одоо нэг тухайн үед нийтийн тоглол гэж байгаагүй учраас байгаагүй шүү дээ. Гэхдээ одоо бид нар яг ингэж одоо юунуудаа ухаанлынуудаа харьцуулж байгаад гаргацдаг шүү дээ. Түүхч чинь тий. За нийтийн тоглолын нийтийн тоглолын өмнөх 480 оны 9-р сарын 11-ний өдөр гэж ярьж байгаа. Энэ өдөр одоо Персийн зэрэг грекчүүдийн арт талын өндөрлөгтөр гараад ирсэн. За энэ үед бол Леонидас ихэнх одоо юунуудаа одоо цэргүүдээ явуул 7000-аас одоо бараг одоо 5000 гарууг ингээд явуулсан байсан. Өөрөө нэг 1500-400-500 орчим зэрэгтэй үлдсэн байсан. 40-50 мянган зэргийн эсрэг. За Геродот ч одоо бас л нөгөө сайхан хэтрүүлнэ шүү дээ, тий. 150-аас 200-300 мянган зэрэг мэрэг гээл. Тэгээд тэр ч юм уу логистик хойд боломжгүй юм шүү дээ. Боломжгүй тийм их хүн амж байх. Тийм бараг л дээ. Тэр хэмжээний цэргийг хооллох хүнс өгөлдөрлөх хүчин чадал байхгүй тийм. Тэгэхээр нэг Израиль нэг 20-30 мянга ч юм уу 40 за 40 мянга ч юм уу тийм л зэрэг байсан. Тэдний эсрэг л одоо 1700 зэрэгтэй 1500 зэрэгтэй тулгарх гээл үлдсэн байгаа юм л да. Тэгээд үнэхээр бүгдээрээ одоо алагдаж дууссан. За Леонидас өөрөө болохоор одоо юунд сүм өндөрт өртөж одоо алагдсан гэдэг. За тэгээд одоо Леонидасын цогцыг эхлээд нэг гутаанд оруулах зорилгоор ингээд нүцгэлж тэгж одоо яаж яснаа сүүл рүүгээ чандарлаад одоо Спарта нутагт нь буцаасан гэдэг бас эцэстнээс хүндлэл үзүүлэхээр шийдсэн байгаа юм л да. За ингээд Леонидас хаан ингэж одоо баатарлагаар амиа өргөсөн нь бүх грекчүүдийн одоо урмыг бадараасан эв нэгдлийг хангасан. За тийм учраас одоо дараа чинь ялтын үндсийг тавьсан одоо тулаа муу юм а тэр үндсийг тавьсан баатарлаг хаан мөний үед бол үнэхээр муу юм а тий хэдийгээр ялагдсан ч гэсэн энэ бол стратегийн ялагдал байсан байгаа байхгүй тий эсвэл одоо за дахиж нэг тулдах юм шиг гэдэг ухарсан бол бас нэг арай өөр асуудал тэр чинь нэг тулаанд ялагдангуут л арталт нь хэрүүл гардаг шүү дээ ямар ч усад ингэх стрессэн чи тэгэх стрессэн чи internal strife тий дотоодын тийм асуудал гардаг тий за тэгээд энэ тулдаанаас хойш одоо энэ тулдаан дээр хэдийгээр персүүд ялсан ч гэсэн одоо энэний дараа Саламис, Платея, Микалия гэдэг энэ бүх тулдаануудад персүүд одоо ялагдсан учраас одоогийн грекийн соёлын грекийн янз бүрийн бүх их сурвалж эдгээр чинь бол перс чайгу одоо их сурвалж болж үлдсэн тий. Түүнээс би яг одоо ингэ бодоод байгаа байхгүй яг энэ хөрлийн үеийн одоо юу нэг гитүүдийн эзэнт хөрөн тэргээд амар агуу бүр Анатолийн эзэнт хөрөн байж гиснэ байхгүй яасан мэдгүй алга болцсон гэдэг ч юм уу те. Тэгэхдээ яг энэ митинг гэж алга болж болох байсан. За арайш тэрэн шиг алга болохгүй. Тэр нэг хөрлийн задрал гэдэг нэг ойлгомжгүй юм түүхэн ингэ явцсан шүү дээ те. Тий, тэр чин бол одоо бидний мэдих нөгөө Трогийн тулаан дээр гардаг Агамемнон хаан байгааз Микенчүүдийг одоо грекүүдийг өдөрдөөд бага газар очиж Троиг буулгаж байгаа. Тэр иргэншил чинь Микенчүүд байхгүй одоо Пелопоннесийн хойгийн хойд хэсэгтэй. Тэгээд манай он толын өмнөх 16 дугаас 11 дугаар зууны үед маш идэвхтэй байсан. Тухайн үеийн түүхийн олдор юм айгүй их олддог. Гэтэл тэрнээс хойш 300-400 жил грекийн үе хар үе гэдэг байхгүй. Байхгүй болсон. Vanish ингээ бүр өөр иргэншлүүд бүгд байхгүй бол зафинч тэр зэрэг байхгүй болсон. Харин зэрэг байхгүй болсон нэг 300 жил 400 жилийн хугацаа ярьж байгаа. Тэр үеийг ингээд хар үе гэж ярьдаг. Тэр үеийн археологийн олдурч хайцсангуй баг байдаг. Тэр үед бүтээж байгуулсан хот улсууд баг байдаг. Хийсэн дайн тулан гавьяач байдаг. Айгүй сонир. Харин тий. За ерөнхийдөө арайч тэр шиг байх. Гэхдээ ерөнхийдөө ямар ч алга болчих байсан. Буюу грекийн ертөнц персчээс хамгаалсан тулаан бол энэ Пермофилийн тулаан юм а гэдгийг л өнөөдөр ер нь ярих гэдэг. За би нэг энэ 300 гэдэг кинотой харьцуулаад нэг ямар юу байд юм. Тэрийг ярих уу яах вэ? Ярьчих уу. За гэлс ярьч те. За 300 кинонд энэ ч юм бол нэг cinematic art гэдэг утгаараа маш тийм бүх юмыг драматик болгосон те. За нүцгэн шахуу тулдаг одоо байдлаар нэг гаргацсан цээж нүцгэн бараг бандаж ташгаад тулдаад байдаг. За тэр нь бол мэдээж худлаа төрөний ярьсан бүх одоо гоёг дуулахтай байлдаг байсан. За тэр яг кинонд харахад бүгдээрээ нэг бамба дээр лямда өсгтэй. Одоо нэг грек хэлний лямда өсгтэй харагдаад. За өндөө бол тэр чинь нөгөө өөрийнхөө гэр бүлийн ч юм уу эсвэл одоо янз бүрийн хүндэлж явдаг эцгийнхээ тэр өсгийг ингэж
тэр бамбан дээр одоо зуурдаг одоо тэр чи будгаар зурчж байгаа шүү дээ тэгдэг байсан гэдэг. За Персийн үхшгүй цэргүүдийг одоо бараг л нинжа метр харуулсан. Тэгэхээр хар хувцастай масктай. Тий, тэнгуүтэй амар богино юугаар ингэж байлдаж байлдаг нэг тийм байдлаар харуулсан. Эдгээр чинь бол үнэндээ тэр чинь бас л нэг блокер байлдаг, зохион байгуулалтаар байлдаг тийм л цэргүүд байгаадсэн. За илүү жирийн цэргүүдээс бодоход илүү бэлтгэл сайтай сахилах баттай харагддаг болохоос гаднаас нь харахад бол ингээл адилхан л байлж байгаа цэргүүд байгаа байхгүй тий. За тэр кинонд бол за персүүд заан тэнгуүтэй нэг авраг бух мух ашигласан тиймэрхүү харагдаад байгаа. Тухайн үед бол персийн харимтын заант цэрэг гэж байгаагүй. За зэрэгцсэн алт мөнгөн зөөсгөлтэй одоо авраг биетэй нөхцөн бурхан метр дүрсэлсэн. За үнэндээ бол тэр чинь одоо тансаг одоо өвч одоо эрдний одоо гоёлтой тийм одоо хаан байсан байгаад байгаа шүү дээ. Зерксисийн нэр чинь Кош ярьсан шүү дээ. Тийм үү? Тийм. Зерксис чинь грек жилтсэн нэр байхгүй юу? Тийм биш үү? Тийм нөгөө Тебес гэдэг шиг, Мемфис гэдэг шиг. Аа. Кош харшаа байхгүй юу? Тэр нэг Иесус Христийг Кристос гэсэн байдаг шиг тийм. За Спартын 300-аас бусад грекчүүдийг бол кинон дээр огт харуулаагүй. Тэнд үндсэндээ 300 дайчин байсан юм шиг харуулсан. Үнэндээ бол 7000 цэрэг байсан тийм. Тийм нөгөө талаас бас нөгөө Афинчуудыг юм амар юм хулчгаар ингээд залжин хүмүүс шиг харагдуулсан шүү дээ. Араас нөгөө хүч явуулахгүй гэд тэр яг хөө тэр нөгөө Спартада болоод байгаа юм шиг боловч ер нь бол нөгөө за чи очоо алжээ араас чинь өвч явуулнаа гэд очоогүй юм шиг гаргацсан. Тий, тэгж гаргасан. Ер нь үзэгч массын үзэгчд ойлгомжтой болгоод тэгж гаргаж байгаа юм л да. Тэр чинь геополитик гаргаад л хүн ойлгохгүй шүү дээ. За Эфиалтын талаар түрүү ярьсан. За харин за ер нь бол ингээл болчихж байгаа юм дөө. За ийм л одоо нэвтрүүлэг байна да. За маш гоё тулаан байна. За баярлалаа. Ингээ та бүгдээ шинжлэх ухаан таны мэдхүн Од Мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Од Мөндөр суугийн алтан гишүүд дэмжин та бүгд төрүүлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.